хүчрэл дүртээд байгаа юм шүү. Хүчрэлд амьдраад байгаа юм шүү гэвэл ер нь бол үгүй л гэж хэлээ та. Би нэг ингээд оюулж авчираад чи өмсөхгүй бол бараг сална шүү гэж хэлж байгаа төсөл цагт. Тэгж ойлгоод байгаа байхгүй. Ямар завтай юм бэ л гэж бодсон шүү дээ. Өрөвдөж юм хэрэг намайг юунд нь өрөвдөхтэй л гэж бодсон. Нөгөө фэйсбүүкээр яваад байгаа 3 ягаан мөн үү гэж хөөрхөн. Уусаа тэгээд нүгэнд амар дуртай болохоор Хүмүүс яагаад ингэж муухай ангиас хөргөөр хүлээж аваад байгаа юм бол та гурав өстой гоё ярагдчих шүү гэж. Барбар байгаа биш. Барби байгаа юм шүү гэсэн мэлээ. Бод маань хүртэл ягаан байгаа. Цаасан байцхан уу. Фэйсбүүкээр яваадсан ягаан дээлтэнгүүд байна. Наа Готгонбат гэдэг ихнэр хүүхдээ хамт амьдардаг. Барбар мэрэгчлээ. Тэгээ сайн байцхан уу. Наваа гэр мөн жаргал гэдэг ягаан гэр бүлийн эзэгтэй байна. Бид хоёр чинь урагшаа яваад урдаас энэ тором мор авчихсан байхгүй. Тэгтээ ярилцаад хоорондоо. За одоо ер нь ямар хуу юу яах өмсвөл зүгээр үү гэд. Тэг угаасаа л ягаан өнгөөр яаж байгаа юм цаа. Нэг жоохон гэгээлэг гоё. Бусдаас нэг жоохон өрмөц сая гэж бодвол тэгэл манай тулгсан юм байхгүй. Тэг бид тэр чи хоорондоо ярилцаж байгаад тором морго авчирсан болохоор тэгэж хүчрэл дүрцсэн юм байхгүй шүү гэж. Энэ ягааныг баг манай хүн бүдэг байна гэд баг битэр шиг ягаан өнгөд амар олон ягаан өнгө гаргаад ирчих чинь хүн чинь ингэ сонгож чаддаг юм билээ бас хит их олныг гаргаад ир. Тэ яах вэ гэд бүр ингээд энэ дээлнийхаа их биеийг яг адилхан юм ягаанаар байлгаад ер нь яг адилхан байлгачихсны оронд би болохоор уйсгах чи гэдэг санаа гаргаж ирсэн байхгүй. Уйсгах чи цэнхэр байгаад би ягаан их биетэй чиний цэнхэр бүсийг зүй гэж ярилцсан. Тэрний оронд эхлээд бид хамгийн анх болохоор хоёулаа ягаан гуруулаа ягаан дээл өмсөд ингээд цэнхрээр орж ирээ гэж ярьжсэн. Тэгээд нөгөө нэг сүүлдээ яг материалаа авах болсон дээрээ хоёулаа уусгах ер нь миний харь бүр хит их ягаан байвал бас муухай ах гэж бодоод тэгээ ерөөхдөө уусгах гэдэг санаан дээр зөвшөлдсөд энэ өнгийг хоёлоо байж байгаа сонгосон. Тэрнээс биш нөгөө нэг хүмүүс би нэг ингээд оюулж авчираад чи өмсөхгүй бол бараг сална шүү гэж хэлж байгаа төсөл цагт тэгж ойлгоод байгаа байхгүй. Ямар завтай юм бэ л гэж бодсон шүү дээ. Өрөвдөж юм хэрэг намайг юунд нь өрөвдөхтэй л гэж бодсон. Тэгээд угаасаа тэгээд нүгэнд амар дуртай болохоор төгжрэл тэгэхэд л зогсож явах тажиутлаас ингээд хараал өш гэж мэгээлдэг бол хоорондоо ярьж мэрэл тэрний амар анзаарэгдаад. Тэгээ лефтэнд ер нь тэгэл дэлгүүр мэлгүүрт амар хараал мөн үү биш үү гээл тэгсэн уцаа гаргаж ирэл ингэж харж мараал. Тэгээ нөгөө нэг ойр дотны хүмүүс нөгөө чатаар ийм байна тийм байна ингэсэн байна тэгсэн байна гэдэг нөгөө нэг бах ээсэсийг явуулж байгаа. Тэд нь айгүй юу ягаал тэгээд нэг амар тэгж юу ягааг хүн дээр тусгаж аваагүй. За тотал тэгэл ямар завтай юм бэ л гэж бодсон. Тэрнээс бол нэг төгшөөгөө дууралж морсон юм бол ерөөсөй байхгүй. Амар их хүмүүсийн нүд туссан. Хамгийн гол нь нөгөө нэг хүмүүс харахаас илүү нүдэн тусаад зарим хүмүүс ирээд ингээд холоос зураг аваад ч юм уу зарим хүмүүс бүр ингээд уцаараа бичлээ. Ярьж байгаа юм ингээд биш уцсан наашаараа бичлээ гэгээд яг хаа хандлага нь зарим нь эерэг, зарим нь сөрөг байсан. Нөхөртөө ягаан дээлний бүс нудраг зөвлөглөө эмхтэй хүн дарангууллаа нэтрээ гэд яг хоо манай гэр бүлийн хувьд тийм байгаагүй. Манай гэр бүлийн хувьд энэ жил өөрсдийнхөө хүссэн загвараар хүссэн өнгөөрөө дээлэлгсэн болохоор бид гурав амар гоёсэн. Ягаад ч юм машинаасаа буугаа явангууд нэг тийм амар гоё санагдаад ягаад ч юм гадаа гоё бид гурлаа амар өнгөлөг энэ жилийн сар шин маш гоё өнгөлөг болсон юм шиг надад санагдсан. Тэгээд хүн болгоны нүд бид гурвын дээлэн дээр тусч исэн. Тэр нь ч гэсэн илүү гоё санагдсан. Манай ч угаасаа ягаан өнгө дуртай байсан. Тэгээд бид нэг хос бомбер янз бүрийн аваад тэгэл ягаан өнгөнд айгуу гоё харагдал. Зураг морг харахаар айгуу гоё. Энд тэнд явсан ч гэсэн ер нь өнгөлөг. Тэгээ өөртөө ер нь жоохон нэг цайвартай царайтай болохоор ягаан өнгөл ер нь гоё цогтой. За тэгээ миний хувцсны шүүгний ер нь 80-90% нугасаа ер нь ягаа. За бусад өнгийн хувцс эзэлдэг гэх юм бол цагаан өнгө айгүй их эзэлдэг. Тэгээ ерөнхийдөө юм одоо би пастел өнгөнүүдэд айгүй дуртай. Энэ пастел өнгөнүүдэд. За энэ ногооноос урагшаага ерөнхийдөө энэ дандаа миний хувцснууд. За ингээ хойшоо маа нөхрийн хувцснууд байгаа. Манай нөхрийн хувцснууд ч гэсэн ягаан өнгөс байдаг. Ингээ ягаан өнгөтэй цамц фотолог ерөнхийдөө эрэгтэй хүн ч гэсэн ер нь ягаан хувцс өмсөж болохгүй гэсэн ерөөсөө хууль байхгүй шүү дээ. Тийм болохоор нөгөө манайхны буруу нэг жоохон ойлголт яваад идэг шүү. За манай нөхрийн хувцс. За энэ дээдлэр дандаа миний цүнхнүүд байгаа. Ерөнхийдөө дандаа л өөртөө ерөөсөө өдөр тутам намайг ер нь бүгд ер нь харж ирсэн мэддэг хүмүүс аль мэднэ. Дандаа ягаан цүнх үрж явдаг. За тэгээд одоо энэ болохоор дээдлийнх нь манай нөхрийн шүүгээ. За энэ болохоор манай нөхрийн одоо ингээд энэ дээдлийн хоёрнууд манай нөхрийнх. За ингээд доотлийнх нь болохоор минийх гэж явж байгаа. За манай нөхөр ч гэсэн ерөнхийдөө айгүй ер нь бүдэг өнгө айгүй их хүмүүсдэг. Цэнхэр өнгийг айгүй их ер нь
детальчилж хүмүүс ч оруулж ирдгээ. За энэгээр орж ирж байна. За миний хувцсны шүүгөөний одоо энэ бол энэ стек бол ингээ битүү ягаан цаатлаа артлан ингээ бас битүү ягаан ингээ хоёр юм игнээ ягаан хувцс явж байгаа. За доотлын игнээ манай охины ингээд хоёр нүд нь ингээ явж байгаа. За тэгэхээр ингээд манай охин ч гэсэн деталууд нь ингээд одоо ерөөсөө жижигхэн деталь бүр нь ягаан өөр юм ягаан охин байгаа. Багасаа ягаан өнгөн туртайсэн. Тэгээ бага ахтаа миний мөрөөдөл тэмээс. Яа ээж аав манай аав ээж ирээд ирдэг байхгүй. Миний охин чи яг одоо мөрөөдлөөр амьдарч байгаа гэд багт тэгдэгс. Ягаан том байшинтай болно. Ягаан том байшинтай болоод аав ээжээгээ амьдруулад өөрөө доод давхартай амьдрна гэж ярьдагсэн. Тэгээд тэр мөрөөдлөө ч гэсэн удахгүй биелүүлнэ. Тэгээд одоо тэрнийхэн дагуу явж байгаа. Ер нь аяйгуу ягаан өнгө туртай. Тэгээд миний хувцсны шкафнаас хизээч ягаан өнгө байхгүй байна гэж бол байхгүй байсан. Тийм л үеүдээс эхлээл одоо өдийг хүртэл битүү ягаан хувцлаад ягаан өөрийнхөө сонирхлын дагуу надтай ч гэсэн адилхан сонирхол, ижил төстэй сонирхол ягаан өнгө зөвхөн миний өнгө биш. Хүн болгоны дуртай өнгөхгүй. Тийм учраас эмэгтэй хүний шүүгэнд за гадаа өмсч чадахгүй маа гэж гисэн гэртээ ядаж ягаан өмсдөг байх хэрэгтэй гэж удаад ягаан унтлахны хослол ч юм уу таавчг ч юм уу янз бүрийн дэлгүүр дээр авчирдаг. Тэгээд тэгэнгүүт би гэртээ нөгөө анх бүтээрч одоо ингээм хамт амьдраа 2-3 жилийн хугацаанд болж байхад гэрээ ягаан тохиолдолтыг анх орж ирснээс хойш ягаан тохиолж эхэлсэн. Тэгээд ягаан өнгөтэй зүйл харахаар бол өөрөө мэдлэг авчаад байдаг. Одоо энэ нь одоо хүмүүс болохоор донтчих гэж байгаа үгүй ер нь бол дуралдаг хүн нэг өнгөндөө гүн дуралдаг юм билээ. Одоо барыг зарим айлууд нэг ширээ мэрийг харахаар ямар өөдрөхтэй юм гэж хардаг болсон байлээ. Би болохоор нөгөө нэг дандаа ягаан хувцалж явдаг болохоор хүмүүс дандаа харж байдаг. Хүмүүсийн дандаа нүдэнд өртөж явж идэг. Одоо би ч нөгөө байнга ягаан хувцас өмсөж явдаг болохоор одоо нэг өдөр л өмсөхдөө одоо ингээд өвмөд цамц подолк одоо байд юу байдгийг бүх хувцас нь ягаан ч юм уу. Тэгээ гараа явдаг болохоор хүмүүс амар их хардаг. Тэгээ тэр тусмаа одоо хотын цахаар явхад ч гэх юм уу бүр хүний нэг ингээд нүд ингээд салдггүй тэгээ шивэр авир гэж ярьдаг. Гэхдээ яг хуу тэр ярьж байгаад нэг амар анхаарлаа хандуулах болсон. Одоо нөгөө энэ яг хувцлалтаараа битүү ягаан хувцлаад бараг 2 жил болох гэж байгаа болохоор хүний нөгөө анхаарлыг татж байгаа ч гэсэндээ оо яах вэ гэдэг өнгөрүүлдэг болсон лээ. Тэгээд сая энэ жилийн манай гэр бүлийн жоохон нөлөөсөн юм шиг байгаа. Манай эмэгтэй дүү яана таны зургийг аваад тах ингээд бүр нүдэн дээр улаан цай ингээд хотлоо цаашаа жаа хүртэл ингээд миний зургийг авах. Тэгээ манайд намайг ирээд ингээд таглалцсан. Миний зургийг асан ингээд энэ чинчэнс хүний зөвшөөрлөгөө зургийг авах юм бол бас муухай шүү дээ. Тэгсэн чинь таглаад ахт чинь бүр ингээд ойртож ирээ бичлэг хийгээд байсан. Тэг чи манайд ямар мэдрэл мотой юм бэ гэж. Тэгээ би тэгэхээр за яах вэ нэг энэ дүү тэгчлээ. Угасаал тэгтийн. Гэ би тэгтээ тэгээ орхисон. Яг хүн болгоны нүд өөр дөр тусгад бол нэгэн төрлийн гоё яадаг ч гэсэндээ зарим төрлөл дээр бол ерөнхийдөө бол хүн амьтны хил амнаас их айдаг болчдөг юм бэл. Тэгээд хүн өөрийнхөө дуртай амийг өмсөд явж байхад хүн өөрийнхөө дуртай зүйлийг өөрөө өмсөж явж байхад бол хамаагүй тэр хүмүүс өөрөө яг өмссөн юм шиг өөрт нь аваачаад өмсүүлсэн юм шиг мэдрэмж аваад идэг байхгүй. Тэр хүн өөрийнхөө дуртай зүйлийг өмсөж яваа тэр хүнд яг ямар мэдрэмж төрж байгааг тэр хүмүүс бас мэдэхгүй учраас тэгээд янз бүрээр бодож хардаглах гэж боддتي. Ягаан өнгийн хувцас өмсгөр юу гэдгийг өрхтэй учраас жоохон санаа зовох ч юм уу эсвэл нэг хүмүүсийн харц байнга ингээд тусаад байх ч юм уу тэр нь жоохон юм хэцүү санагдах ч юм уу тийм мэдрэмж ер нь төрдгөө. Тийм мэдрэмж ер нь төрдгөө дээ. Тэгэхэд хүмүүс зарим нь болох жоохон эйгүү хараал идгийг зарим нь нээж минийгээл. Тэгээ нэг тэгэж түн дээр тусаж авдаг шүү дээ. Нэг тоохгүй тэгэл уртх замаараа л явж идэг болохоор тэгээд нэг тэгж төвөгшөөгөө дуурлаад бухимдах юм бол байхгүй. Яг гоо нэг дойр татны нэг найз нөхөд хамт ажилладаг ах トゥ нөмөнөр бол жоон маазраад тоглоо шоглдсон шүү дээ. Ягаа юм өмссөн тэр. Тэгэл ялчуу тэгэл нүдэнд гоё харагдаж байгаа болохоор хамаагүй тэгээд технээс чичгүй өмсчихдэг дөө. Айгүй олон хүмүүс тэгж хэлсэн бүр амар сонирм ингээ миний амьдралыг битүү гурын амьдралыг мэддэг айтаа орж ирээд чистэ бараг л арчаагүй те бараг л юм арчаагүй юм бэ нөхрөө ингэдэг нөхрөө хүндлэхгүй юм битээ хүн муу явдаг гэ янз бүрийн сүрэг сэтгэл орж ирсэн амар тэрийг бол амар би хүндрэлж авсан нэг л сэтгэлээсэн тэр нь нөхрөө хүндэлдэггүй нөхөртөө ингээд нөхрөө хүндлээгүй юм битээ хүн хол явдаггүй мовдггүй гэд тэр хүмүүст за тэгээ яг хандаж хэлэх. Тэгээд яг дотор амир хүн дээр хүлээж авсан ч гэсэн гаднаа гарахтаа за яг хүмүүс тэгж хэлжлээг миний амьдралыг мэдэхгүй юм чинь дээ л гэж бодсон. Тэгээ нөгөө миний нөхрийг харахаас илүү өөрсдөө л амьдралыг харж ивэл одоо тэгээд бид гоёровт нөгөө нэг гуруулаа дуртай болохоор ч илүү нөгөө хажуудаа ингээ байлгасаар агаад тулгаад нөгөө нэг ягаан өнгөнд дуртай болгож ийн гэж бодоод байгаа юм шиг байгаа. Үгүй нөгөө нэг
Хүмүүс болохоор нөгөө нэг албаар өмсгөөд албаар нөгөө би ягаан гэрт амьдруулад идэг юм биш шүү. Манай гэр бас тэр жигтээс ягаан биш. Аль олох нөгөө нэг санал бодлоо солилцоод хоорондоо яг ямар шийдэлд хүрээд хоорондоо энэ загварыг гаргаад ингээд ирсэн гэдгийг мэдэхгүй болохоор хүмүүс тэгж ярьж байгаа хэл гэж би бодсон. Тэгээ би ер нь тэгээ бас хүчрэлт байдгүй шүү. Ер нь өөрөө бас ягаан өнгөнд дуртай. Бас хэрэг туртай хүмүүс нэг орж хараад идэг болохоор ороод харуул бас нэг баг 21 он ба 22 онд бас ягаан өнгөний бомбер өмссөн зураг байгаа шүү гэж хэлье да. Тэгээ айгүй олон хүмүүсийн сэтгэлдлээс янз бүрийн сөрөгч вэ, муухайч вэ, янз бүрийн сэтгэлдлээс тэгээд энэ цагаан сараар тэрийг зүгээр ямар хүн дээр тусгаж хүлээж байгаагүй айл олгонд орохт нөгөө 3 биш. Нөгөө 3 биш тэгэл. Тэгэнгүүт бүр хөдөөнөөс таагуурыг мэдсэн байж. Тэгээ тэгэнгүүт гайхсан. Тэгэнгүүт яа манай хадмуу та нарыг яриад байлаа ш. Тэгэл орох олгонд нөгөө гой сэтгэлдэлтэй ингээд үлдээд айгуу тийм гоё эсэн. Энэ жилийн цагаан сар айгуу тийм гоё санагдсан. Ягаад гэхээр бүх хүнийг таньдаг юм шиг санагдсан ш. Айгуу гоё эсэн. Бус хүмүүс тамаагүй юм чинь тэгээд нэг тэгж хүний амьдралаа тэгж янз бүрээр одоо юу гэх юм коммент энэ бичээд тийм сөрөг тийм муухай нэрэг битээ цасаа л гэж хүсэж байна. Тэгээд өөрийнхөө л амьдралыг хичээдсэн дээр хөтөөл гэж бодож байна доо. Тэрнээс л намайг нэг өрөвдөд хүчрэлт байд юм байна энэ төргээд байх шаардлага бол байхгүй шүү л гэж хэлээ та. Хүмүүсийн нөгөө нэг харах үзэл бодол айгүй өөр эдэг. Тэгэнгүүт яг нэг комментэнд ор би харсан л та. Нөхөр нь эсвэл ижил хүсдэг гинэ. Ижил хүсдэг нь надтай суухгүй шүү дээ мэдээж. Тийм болохоор нөгөө нэг манайхны нөгөө нэг юм Монгол улсад тийм хууль байхгүй. Ер нь энэ дэлхийд ч гэсэн тийм хууль байхгүй. Ягаан өнгийг зөвхөн эмэгтэй хүн өмсөх хэвээр. Зөвхөн туранхай хүн өмсөх хэвээр. Зөвхөн залуу жоох хүүхэд октод өмсөх хэвээр гэсэн юм байхгүй. Ягаан өнг гэдэг болвол нас харах холсохгүй, хүүс хамаарахгүй, танд зөгтөг хэний ч өмсөж болох өнгө шүү дээ. Тэгэхээр ягаан өнгө бол миний ч өнгөш, таны ч өнгөж болно. Тийм болохоор ийм хууль байхгүй учраас ер нь би айгүйх боддог. Тэгэхээр зарим хүмүүсийн сөрөг комментэнд тэгж л хариулмаар байна. Ягаан өнгө гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний өнгө биш. Энэ ерөөсөө хүүс нас хамаарахгүй бүх хүний өнгө шүү. Би одоо энийг мэддгүйсэн юм лээ. Маш олон эмэгтэйчүүд ягаан өнгөнд дуртай юм байна. Тэр зүйлийг өмсдгүү ч гэсэн энэ дотор нь байд юм байна. Нөгөө нэг хүсэл нь нөгөө нэг жоохон байхтаа л байсан нөгөө нэг бид нэр одоо барби хүүхэлтэйг үзэж өссөн нөгөө нэг нандин жоохон хүсэл нь байж лээд юм байна. За тэрийг гадуур өмсөхгүй ч гэсэн гэртээ ягаан хослол өмсөе л доо гэд орж ирдэг байхгүй. Тэгээ маад анх орж ирж байсан эмэгтэйчүүд байгаа. За тэр ягаан хувцлалтай өмсөж чадахгүй. Одоо битүү ягаан хувцалдаг. За тэгэнгүүт одоо ерөөсөө л 15 наснаас эхлээд 50 нас хүртэл чөлөөтэй. Энэ ягаан хувцсанд нас, өнгө, хүүс ерөөсөө хамаагүй. Энэ жин хамаагүй. Энийг зохицол байвал та тэр загварыг хамгийн гол нь яаж сонгох вэ гэхээр та өнгийг өөртөө тохируулаад загварыг өөртөө тохируулаад ягаан өнгийг сонгоод өмсөх юм бол хамгийн гоё өнгө. Яагаад гэхээр нөгөө нэг бүх стил имижин дээр ямар нэг өнгө оруулаад ирэхэд деталь ч юм уу оруулаад ирэхэд тэр хувцас өөрөө амилж идэг. Таны үс зазалт, таны нүур бодолтон дээр ч гэсэн ягаан өнгө ороод ирэхэд таны царайг амилуулж идэг. Тийм өнгө байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг манай охтуудын хүлээж авдаг өнцгүүд аяга. Гэтэ аягүй олон сонирхолтой хүмүүс байдаг. Би дэлгүүрээ нээчээд манай ээж тэгж байгаа. Яана ийж чамаас өөр хүн өмсдөг хүн байд юм уу гэсэн чинь миний авчирсан бараа яг үннийг хэлэхэд тэр сар дотроо хүрээчгүй дуусчихсан. Ягаа авцсан. Ямар гоё дэлгүүрээ хүн болгоны манай дэлгүүрийн урдуура гарах болгондоо хүн болгонд гэдэг. Ямар гоё дэлгүүрээ, ямар гоё өнгөлөг юм бэ? Яана сууж байгаа хүнийг хараа гэл би нөгөө дэлгүүр дээрээс сууж байгаа. Яана өөрөө ямар гоё юм бэ гэд тэр хүн болгоны орж иж байгаа гоё энергийг мэдрэх амар гоё идэг. Ямар гоё үг хэллээд гардаг. Нэг хүн орж ирээд за яста төм бөм орлого нөсөг гэл орж ирээд манайхаас яста 65 настай хамгийн дээд нь 65 настай эмэгтэй хүн хувцас авч ирсэн. Тэгээд бараг танаа загвар надад жуултаад байна гэжсэн шүү дээ. Тэгэхээр чинь би бодсоо ер нь энэнд нас хамаагүй байд юм байна. Өнгө зүсэнд ерөөсөө нас жин хамаагүй байд юм байна гэж ойлгосон. За тэгээ манай дэлгүүр нь бүх төрлийн ягаан хувцас зардаг. За тэгээд ерөөсөө таны өсгийнээс эхлүүлээд мэлмийн хүртэл битүү ягаан хувцаагаа. За ерөөсөө л дотор хувцас хүртэл оруулж ирдэг. Манайх тэгээд цүнх аксессуар, эмэгтэй хүний хэрэгжилж болох бүх төрлийн хувцснуудыг оруулж ирдэг. Тэгээ аль олох хамгийн загварлыг нь оруулж ирдэг. Сар болгонд загвар нь шинжлэгдэж явж идэг. За тэгээ сор бутик дэлгүүр нь одоо байршлаа өөрчлөөд хотын төвд улсын хөтөлбөрийн хажууд нөөж ирж байгаа. За тэгээ манай салбар удахгүй 3 сарын 1-ээс нээлттэйгээд ажилланаа. За онлайнаар байнга ажиллаж байгаа. За тэгээ сор бутик дэлгүүр маань одоо тантай маш ойрхон байгаа. За тийм учраас та хэд маань ямар ч ягаан төрлийн хувцсыг ирээд сонгоод өмсөж болно. Өмсөд үзэж байгаад авч болно. Эсвэл чатаар холбогдож байгаа маш олон хэрэглэгчид байгаа надад.
Солонгоцоос байгаа 21 аймагт байгаа. Одоо 21 аймагт бүгдэнд нь хүрээлт гаргадаг. Тэгээ Солонгос руу маш их карго гаргадаг манай дэлгүүр.